Монгол улсын ерөнхийлөгч болгон баялагтай эзэн Монгол гэж гардаг, гараад баялагын эзэдийн карманд ордог, Монголоо өсөр хайдаг. Монгол оронд 24 11 их 80 төгрөгийн орлого уул уурхагаас олсон. Яагаад? Ийм их баялаг болчоод яагаад? Хитгэн гэр бүл хагартлаа баяж байна л гэсэн үг. Энийг ярьсны төлөө цөм 20 жил зодууллаа л та. Монгол улсын ерөнхийлөгч, дарангуйлагч болох тэр амбиц нь их байдаг. Өнөөдөр улсын их хурал дархлаагаа хамгаалах ямар ч чадваргүй, үннийг ярьж чадахгүй, явцуу эрхийг шууд онлоод ярьж чадахгүй. Бүгдөө АТГ дээр, шүүх дээр, прокурор дээр үлдэхтэй юм шиг л ингээд таг дугуй. Институт хоорондын зөрчил, дарангуйлагч бий болж байгаа гэдгийг бүгд мэдж байгаа мөртлөө ярьж чадахгүй. Аимхай байна биднээс. Үнэхээр аимхай. Баялагтай орон гэдэг юу юм бэ гэвэл их мөнгө, их алт эрдэнсийн тухай ярьдаг нь шүү дээ. Баялагынхаа тухай ард түмний төлөөллийн байгууллага нь ард түмэндээ зориулж шийдвэр гаргах чадвартай байна уу, чадваргүй байна уу гэдгээс баялагтай орон шалтгаалдаг. Одоо бол баялагын өмчилж авсан баялагын эзэд хагартлаа баярлж байгаа. Тэднийг баярлуулмааргүй байгаа юм да.